илүү бид нарыг илүү нөгөө хэрэглэгч хаан гэдэг утгаар илүү хүндлээ тий. Аягүй хурдан боловсронгуй хийдэг байхгүй. Өөрсдийнхөө компани нэр сүрийг бодоод өөрийнхөө тэр ажлын байр суурь олдохгүй тул тэр хүн харилцагчтайгаа аягүй сайн ажилладаг байхгүй. Энэ хоёр залуу 10 жилийн өмнөөс олон улсын ярианы картын бизнес эрхлэж эхэлсэн. Түндэмүүний ойролцоо өдөр болгон бизнесээс сурталчилж байгаа залуус Монгол руу хамгийн хямдар ярих боломжийг монголчуудад олгож байгаа гэж тайлбарлаж байлаа. Өнөөдөр Солонгост албан ёсны мэдээгээр 29 мянган монгол ажиллаж амьдарч байна. Тиймээс тэнд зах зээлийн орон зайг харж бизнесийн санаагаа олжээ. Ашигтай бизнес сайн зах зээлийг эрэлхийлж байгаа Солонгос бизнес эрхлэгчдээс бид Монголын тухай, монголчуудын тухай сонирхсон юм а. 서울은 이제 울란바토르라고 알고 있고 그다음에 이제 Монгол улс 2.5 сая хүн амтай. Нийслэл нь Улаанбаатар. Маш өргөө удам газар нутагтай. Эрсдэс уур амьсгалтай гэж сонссон. Хоол ундын ч өөр хоорондоо эрсдэс. Ер нь Монголын тухай сайн мэддэггүй. Миний бодлоор Монгол аюултай, амьдрах баталгаа байдаггүй гэж сонсч байсан юм а. 가는 걸 조금 어려워하는 거죠. Монголчуудын хамгийн сайн мэдэх улс бол Солонгос хүнгээ хэлчихэд хэлсдэхгүй. Монгол айл болгонд Солонгост ажиллаж байгаа ах トゥ найз нөхөд бүгд бий. Юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёр улсын иргэдийн харилцаа дээш түвшиндээ хүрсэн. Монголчууд солонгосчуудыг мэдхийн дээдэр мэддэг болсон, солонгосчууд монголчуудын цаг чандахгүй. Иргэд хоорондын харилцааны хамгийн наад захын жишээ гэж хэлж болох юм. Энэ хоёр солонгосын хийж байгаа бизнесийг Солонгосын 8 компани мөн хийдэг юм байна. Гадаадын иргэдэд эх орн руугаа хамгийн хямдар ярих боломжийг олгоход хоорондоо өрсөлддөг гэсэн. Монгол тавны ойролцоо бизнесээс уртчилдаг залуус өрсөлдөөн дундаас өөрсдийнхөө бизнесийг давж гарч чадна гэж үздэг юм байна. 회사가 6-7개 10 жилийн өмнө бизнес анх Малайзиас эхэлж байлаа. 10 жилийн өмнө Монгол руу ярихад 1 минутанд 1000 төгрөг байсан бол одоо 89 төгрөг болсон. Солонгост байгаа монголчуудын тоо нэмэгдэж байгаа болохоор өрсөлдөөн чих байна. Бид хамгийн хямд үнийг бий болгохоор зорж байна. 한국 사람들이 서비스를 해주고. Одоогоор бүгд найрамд Солонгос улсад 4000 оюутан дээд боловсрол эзэмшиж байна. Солонгост гадаад оюутны тоогоор монголчууд 2-т орж байна. Гэрээсээ хол монгол оюутнууд сурангаа ажил хийх хандлага их байдаг юм байна. Ер нь ихэнх оюутнууд сургуулийнхаа хажуугаар цагийн ажил хийдэг юм лээ. Өндөр төлбөртэй сургууль сурна, дээрээс нь амьдралын өртөг өндөр учраас оюутнууд цагийн ажил хийж, хоол хүнс байрныхаа мөнгөнд нэмэр болдог юм байна. Хичээлийнхаа хажуугаар гар утасны лангуун дээр суудаг солонготой бид товчхон ярилцаж, цөөн хэдэн асуултанд хариулт авсан юм а. Би одоо 4 жил болж байгаа. Энэ сая бакалавра төгсч одоо магистр сурч байгаа. Эдийн засаг санхүү татварлаар. Яг чөлөө цагаар бас утасны лангуун дээр суув. Тийм, чөлөө цагаар ажиллая. Цалин хөлсөн нэр ямар вэ? Тэгээд цагийн 5-аар тооцоол ирнэ хүчтэй да их газар. Солонгосын монголчуудтай уулзаж байхад нутаг буцах хандлага өндөр болжээ. Монгол шороотой, хуура уур амьсгалтай, хүмүүс нь залхуу, төр нь халамжийн мөнгөөр өгчдөг. Улс төрчид нь галт тогооны хэрүүлээс хэтрэхгүй байгаа өнөөд ажилчин монголчууд Улаанбаатарт ус агаар шиг хэрэгтэй байна. Монголчуудын нутаг буцах хандлага бидэнд мэдээж сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм а. Одоо энд бол ажиллаж байгаа маш олон мянган монголчууд маш олон л одоо Солонгосоор гүнэл үйлдвэрт ажиллаж байгаа. Тэгээ Солонгосоос үйлдвэрлэлд ажиллаж байгаа энэ одоо жишээ гэдэг юм уу Солонгосын стандартыг их орондоо очиод нэвтрүүлэх хүсэлтэй олон хүмүүс байдаг юм шиг байлээ. Ер нь тэр хүмүүстэй ер нь та бүхэн уулзч учирдаггүй. Одоо энд ажиллаж байгаа үйлдвэрлэл жижигхэн үйлдвэрлэлээ Монголд очиод нэг жижиг дунд үйлдвэрлэл болгоо хөгжүүлчих юмсан гэсэн хүсэлтэй хүмүүс ер нь хэр олон байна. Ер нь хүн болгон шахам тийм бодолтой л доо. Тэгээ тэр хэмжээгээр жишээлбэл иргэдийн төвшний харилцаа идэвхтэй явж байгаа учраас тэр хэмжээнд манад бол жижиг хөрөнгө оруулагчид их байдаг. Жишээлбэл Солонгос ресторан Улаанбаатарт хамгийн олон байдаг тийм ээ. Жижиг оомсны үйлдвэр ч юм уу, одоо блокны үйлдвэр ч юм уу тийм ээ. Тим хэмжээний юмнууд их байдаг шүү дээ. Энэ бол яагаад гэвэл иргэд маань энд ингэж ажиллаж байгаа сураад тэгээд хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ нийлээд тэгээд Монголд хөрөнгө оруулъя гэх тэр хэмжээгээр ингэж явж байгаа. Одоо цаашдын бид нар тавьж байгаа зорилго бол Солонгосын томоохон корпорациудыг Монголд
хөрөнгө оруулах ёстой. Жишээлбэл одоо Samsung, Daewoo, LG гэдэг одоо жишээлбэл ийм компаниудын хөрөнгө оруулалтыг татахын төлөө одоо бол чухлаар тавьж байгаа. Тэгэхээр иргэд маань яг хуу тийм хэмжээнд хөрөнгө оруулаад боломжтой хэрээр ингээд амьдрал ахуйгаа дэвшлүүлээ явж байгаа хүндэндөө энд жишээлбэл үйлчлэгээний салбараас эхлээд жишээлбэл айл нүүлгэхээс эхлээд тийм ээ. Айл нүүлгэхэд бол яаж нүүлгдэг юм үйлчлэгээ гэж ямар байх ёстой юм. Шкаф савын зөөгөөд гист нуруу тавихтаа яаж тавьж өгөх ёстой юм. Тухайн хүнтэй яаж харилцах ёстой юм гэх мэтлэн ийм юмыг сураад тэгээд Монголд очиод хэдүүлэн нийлээ тийм үйлчлэгээний салбарыг хийж байгаа залуучуудын дэв. Тэгэхээр эндээс бол манай залуучууд их юм сурч байгаа л да. Монголчууд Солонгосыг 3 дахь хөрш Аз твийн томоохон түншээ гэж хардаг. Улс төрийн түвшиндээ харилцаа өндөр байгаа үед иргэд хоорондын харилцаач өндөр байна. Монголчууд суусан газараас шороо атгах хүмүүсээ гэж ярьдаг. Тэгвэл Солонгост ажиллаж байгаа Монголын 30 мянган хүн болгон суусан газараас мэдлэгийн шинэ боломжийн шороо атгаж байна. Атгсан шороогоо алт болгох тэр боломж нь Монгол хэвээр байгаамаа.